Библийн олон хүмүүсийн түүхээс бид нар янз бүрээр харсан ийм хэсгүүд байгаа. Тэгэхээр Библиэлд бичигдсэн хүмүүсийн амьдралын түүхээс хэн нь хэрхэн төгсгсөн бэ гэдгийг бид нар сонссон байна. За мэдээж одоо бидний үтсэн хэд хэдэн одоо итгэлийн бааtruуд буюу Библиэлд түүхэнд бичигдсэн хүмүүсийн дундаас бүгдээрээ мэдээж сайн дуусгаагүй. Сайн дуусгасан байгаа. Мөн бас сайн дуусгаагүй нь байгаа. Өөрөөр хэлбэл тэдний итгэлийн амьдралд бидэнд аливаа зүйлийг заасан байгаа, бас бидэнд аливаа зүйлийг сануулсан байгаа. Ингэж болохгүй шүү гэдгийг бидэнд сануулсан бас байна. Тэм учраас жишээлбэл бид нар Самсоны түүхээс бид нар тийм ээ үл тоомсорлол гэдэг чинь бидний амьдралын ирээдүйг яаж баллуурдیں۔ Нэг жижигхэн юм ингээл болчтیں гэдэг үл тоомсорлол ямар аюултай юм бэ гэдэг. Саулын амьдралаас бид нар бидний итгэлийн амьдралаа сайн дуусгахад тэр жижигхэн ялгаа худал ярьж байгаа. Бардамбаа даруугийн ялгаа бидний амьдралд ямар их хүчтэй нөлөөлж байгааг бид нар харсан болвол Йовын амьдралаас бид нар энэ дэлхий дээр амьдрахад 9 жорын олон янзын асуултууд байдаг. Амьдрал тайлагдчихгүй юм шиг. Яагаад бурхан минь ээ гэж. Яагаад би ингэж зовох ёстой гэж. Гэдэг энэ том асуултуудын хариултыг бурхан хэрхэн хариулж, Йов түүнд хэрхэн итгэлээр хандаж, эргэлзээний бүлгүүдэд хаагаад итгэлийн бүлгүүдээр яаж уршаа явж исэн талаар бид нараас сурсан баг. За гихмичлэн бид нар Библийн хэд хэдэн бааtruудыг үзсэн. За тэгвэл өнөөдөр бүгдээрээ хамтдаа энэ цоврал сургаалыг дүгнээд ер нь яг бид итгэлийн амьдралаа амжилттай ихсэн шигэ амжилттай дуусгасан шиг. Паул яг өөрийнхөө итгэлийн амьдралыг би итгэлийн сайн тэмцлэр тэмцсэн гэж Тимотед хэлж чи ч гэсэн энэ замналаар замнах ёстой гэж хэлсэн шиг. Бид нар өнөөдөр Монгол чуулганы итгэгч нар бид нар сайн эхэлсэн бол хэрхэн сайн дуусгах юм. Монголчууд бид нарыг аливаа зүйлд тууштай хүмүүс биш гэж ярьдаг. Монголчууд ийм нүдэлчин авах соёл тийм сэтгэлгээтэй учраас нэг газар очиж шинэ газар шинэ юмыг хараа ваа гэж хушуур дайрал тэгээ сонин дээрээ соголцоо сонино буухаар тэгэлзээ явцдаг хүмүүс гэж ярьдаг. Тууштай биш, зориулттай биш гэж бид нарыг ярьдаг. Харин бидний итгэлийн амьдрал бол үргэлж тууштай байх хэрэгтэй. Итгэлийн амьдрал мэдээж унаж, босож, бүдэрч, ухарч, тийм ээ, ялагдах үеуд мэдээж байдаг. Гэхдээ эцсийн бүлэгтээ бид сайн хэлсэн бол сайн дуусгах. Ялангуяа чуулганд манлайлан чуулганы итгэгч нар түүчилэн үлгэр дүүрэлд үзүүлж байгаа удирдагч нар, үйлчлэгч нар. Яагаад гэвэл судалгаанаас бид нар хамгийн ихний номлол дээр ярьж ирсэн. 10 хүн тутмын 7 нь амжилтгүй дуусгадаг. Энэ бол зөвхөн Христэд итгэгч хүмүүс ч биш. Ер нь удирдагчдын дунд доктор Клинтон гэдэг нөхөр судалгаа хийсэн. 3 хүн тутмын 2 нь амжилтгүй дуусгачихсан. Удирдагч нар. Тэд тийм ээ удирдлагынхаа замлыг сайн эхлүүлдэг, харин муу дуусгадаг. За тийм учраас бид нар энэхүү сайн төгсгөл гэдэг номлолоор дамжуулаад би өнөөдөр итгэлийн амьдралаар амьдарч байгаа бол Тэнгэрийн улсад очих хүртлээр ирээдүйн хүртэл би хэрхэн яаж сайн дуусгах юм бэ гэдэг. За олон хүмүүсийн жишээн дээрээс бид нар ярьсан. За өнөөдөр бол бид нар ерөнхийдөө бол нэг хүний жишээг биш бид нар 2 3 хүндийг тийм ээ одоо итгэлийн амьдралаа хэрхэн сайн дуусгаж энэ үлгэрлийг бидэнд үлдээсэн тухай ярина гэсэн. За Библиэлд мэдээж итгэлийн амьдралаа үнэхээр маш тодорхой ямар ч тийм ээ эргэлзээ байхгүйгээр сайн дуусгасан хэд хэдэн хүмүүс байдаг. За зарим хүмүүс нь бол нэг сайн дуусгасан ч мэддэггүй, муу дуусгасан ч мэддэггүй нэг ин голоор нь амьдралын түүхэн ингэж явж байгаа дууссан. Жишээлбэл Мөсө тий маш хүчрхэг удирдагч. Үнэхээр тийм ээ бурханы тийм ээ дуудлага дотор маш өндөрөөр эзэнд хэрэглэгдсэн. Гэтэ өндөө болоод Египтээс гарахт нь эзэн тийм ээ энэ ард түмнийг би одоо Канаан газар аваачна гэдэг. Гэтэ Канаан газар ард түмэн орсон. Гэтэ Мөсө орч чадаагүй. Өөрөө орч чадаагүй. Харин түүний дагалдагч болох Йошуа ард түмнийг аваад Канаан газар руу ордог. Мөсө яг
Канаан газрын гадна талд нь хаяанд нь ирээд амьдрал нь дуусчих. Гэхдээ Мөсө бол мэдээж Тэнгэрийн улсад байгаа гэдэг нь бол тодорхой. Мөсө итгэлийн өмнө мөн. Тэ? За тэгвэл өнөөдөр бид нар маш тийм амьдралын төгсгөлөө өөрөөр хэлбэл зохиол маш гайхамшигтай дуусч байгаа. Ад жаргалтайгаар дуусч байгаа. Нэгэн хүнийг бүгдээр харъя. За Эхлэл номын 50 дугаар бүлэг. Эхлэлийн 50 дугаар бүлэг гэхээр та нар хэний тухай ярих гэж байгааг ойлгож байгаа бох тэ. Энэ бол Йосефийн тухай. За Йосеф бол Библиэлд байгаа итгэлийн баатруудын дундаас амьдралаа сайн төгсгсөн хүмүүсийн тод жишээ баг. За Эхлэл номын 50 дугаар бүлгийн 19-с 26 дугаар ишлэлийг би та бүхэнд дуудаж өгье. Та бүхэн дагуулад хараарай. За энд ингэж хэлсэн. Йосеф тэдэнд битгий айцгаа. Би Бурхныг орлож яахан болох вүлээ? Та нар намайг хорлох гэсэн боловч Бурхан өнөөдрийг шиг үе олон хүнийг амийг аврахын төлөө түүнийг сайнаар эргүүлсэн юм. Та нар одоо битгий. Би та нарыг болон хүүхдүүдийг чинь тэтгэн гэж хэлээд тэдний сэтгэл зүрхийг тайвшруулан ярьжээ. Йосеф эцгийнхээ гэр бүлийнхэнтэй хамт Египтэд амьдран сув. Тэрээр 110 насалж Ефраимийн хүүгүүдийн 3 үеийг үдсэн бөгөөд Манасегийн хөө Махерийн хүүгүүд ч Йосефийн өвөр дээр өсчээ. Йосеф ах トゥ нартаа би өхөвч Бурхан та нарт туслахаар хурж ирж та нарыг энэ газараас дагуулan гаргаад Авраам, Исаак, Яаковын тангарсан тэр газарт аваачин гэд. Йосеф бас Израилийн хүүгүүдээр тангарлуулан Бурхан та нарт туслахаар заавал ирэх бөгөөд та нар Ясемийн эндээс авч яваарай гэж хэлв. Тэгэд Йосефийг 110 наснда өгсөнд түүний биеинд гүгэл хийгээд Египт авсанд хийжээ гэжсэн. Амен. За Йосефийн энэ түүхээс бид нар хэрхэн амжилттай төгсөх вэ гэдгийг эхнийх нь бүгдээр харъя заа. За эхнийх нь бол ирээдүйд сайн төгсөхийн тулд өнөөдөр эхэл гэдэг зарчим явж байгаа. Өөрөөр хэлэх юм бол за яг явж байгаадаг өгөхөд ирэхээр илүү бурханлаг амьдрчин та гэж болохгүй гэсэн үг. Бид нар ярьжсэн те нэг хүү ээжээсээ ээжээ өвөө яагаад өдөр болох ингэж Библийг бүр шимтэн уншдсан бэ гэсэн чинь ээж нь хүрөөгөө харснаа. Өвөө чинь залуудаа ерөөсөө Библи уншаагүй юм. Одоо төгсгөлний ойртохоор Библи уншаад байгаа юм. Тэгэхээр ингэж болохгүй гэдгийг бид нар ярьсан. Өөрөөр хэлэх юм бол ирээдүйд сайн төгсөхийн тулд ирээдүйд эхлэх юм биш. Ирээдүйд сайн төгсөхийн тулд өнөөдөр эхэл. Мод тарих хамгийн сайн цаг бол 20 жилийн өмнө эсвэл өнөөдөр юм а гэж ярьдаг те. Мод таримаар байгаа. Яг үнтэй адилхан тийм ээ ирээдүйд сайн тусахын тулд өнөөдөр тарих хэрэгтэй. Яг гэвэл бид юу тарьснаа хурааж авдаг. Өнөөдөр бид нар өөрсдийнхөө амьдралын тийм ээ та хэдэн настай байхаас үл шалтгаалan өөрсдийнхөө амьдралын бүлэг болгоныг сайн дуусгах хэрэгтэй. Йосеф 1-ээс 17 нас хүртэл аавынхаа гэрт өсөхдөө тэр аавтайгаа хамт байх тэр бүлгийг үнэхээр сайн дуусгасан. Яагаад гэвэл Йосеф үнэхээр аавтай хайртай, аав нь Йосеф хайртай, үнэхээр халуун дулаан эцэг үгийн харилцаатай маш сайн хүү байсан. Харин 17 настайдаа тэрээр сэтгэл зүрхэндээ хамгийн энэ дэлхий дээр байж болох хамгийн том гүнзгий хамгийн аимшигтай гэмээр шарахыг авч байгаа. 17 настай өсвөр насны хүү. Тэр шарах хинээс юу гэхээр харь үндэснээс биш. Садамын ерөнхийлөгчөөс биш. Тэр шарах тийм ээ баруун айлын балдангаас биш. Тэр өөрийг нь үзэн яддаг бусад хүүхдүүдээс биш. Тэр хамгийн ойр дотн болох түүний тийм ээ гэр бүлээс буюу ах нараасаа хамгийн хайртай хүмүүсээс хамгийн гүнзгий шарахыг авч байгаа. Аюултай. Маш хэцүү. Ах нар нь түүнийг зарсан хайр газар боол болж очиж байгаа. Хайртай ааваасаа хол, нутаг уснасаа хол, ах нараасаа хол, гэр бүлээсээ хол. Тэгээ зүгээр нэг Солонгос руу ажил хийж байгаа юм шиг эсвэл сурах гэж байгаа юм шиг Америк руу явж байгаа юм шиг явчаагүй. Хүний хайр газар хүний боол болж очиж байгаа. Ямар их сэтгэлийн шаналл. Магадгүй түүний хайр газар очоод боол байгаад соёлын шоконд ороод хил усны бэрхшээлтэй байгаад ажлын хүндэд дарагдаад амьдралд нь хэцүү байгаас илүү түүний зүрх сэтгэлийн шарах хайртай ах нар нь түүнийг
зарсан байсан. Би танаас асууя. Таны зүрх сэтгэл хэн нэгнээс шархалж ирсэн үү? Шархалахдаа хамгийн ойр дотны хүнээсээ та хэрэг шархалдаг вэ? Шархалсан бай. Магадгүй гэр бүлийнхээ хүнээс. Магадгүй цуглааны хүмүүсээс. Харин тийм ээ пастор, би тэрнээс гэж зааж болохгүй шүү зэ. Өөрөөр хэлэх юм бол ихэвчлэн хүмүүс хамгийн ойр дотныхоо хүмүүсээс, хамгийн хитгэж байгаа хүмүүсээс хамгийн том шархыг авчдаг. Тийм учраас энэ цаг үеийн маш мундаг итгэгч, Христэд итгэгч, маш мундаг харилцааны лектор, доктор Хенри Клауд гэдэг нөхөр байгаа. Энэ нөхөр хийдэг ажил нь юу гэж харилцаа судалдаг, итгэлийг барьж байгуулдаг тийм ажил хийдэг. Тэргээрээ бүр дэлхийд маш хүчтэй танигдсан. Хенри Клауд бол итгэлийн судлаач гэж өөрийгөө хэлдэг. Сонирн байгаа шүү дээ. Өөрөөр хэлбэл хүмүүс хоорондоо эрүүл харилцаатай байж хүн хүндээ итгэх итгэлийг судалдаг. Тэгээд энийг хүмүүс заадаг, байгууллагуудад заадаг, суулгануудад заадаг ийм хүн байна. Гэтэл өнөөдөр Йосепийг харах юм бол бүр амьдрал нь бүр ингэчмээр санагдаад байгаа байхгүй бүр ингээд Йосепийн амьдралыг магадгүй Йосепийн оронд би байсан бол үгүй энэ хүмүүсийн чинь тарих яатсан юм бэ? Хүнээс чинь яацарсан ийм балиар заваан байт юм бэ гэж хэлэхээр ягаад гэвэл Йосеп хамгийн хайртай хүмүүсээс шарх авч байгаа. Гэр бүлээсээ. Дараа нь Йосеп яасан? Хамгийн итгэмжтэй, хамгийн сайн ажиллаж исэн тэр Потифарын гэр бүлээс эзнээсээ түүний эхнэрээс нь хилс хэрэгт гүтгэгдэж шарх авч байгаа. Бас л хэлмээр. Вай! Яагаад? Би чинь 100% итгэмжтэй ажилласан шүү дээ. Намайг үнэн шударга байсны төлөө. Намайг хэл агууд аваагүй төлөө. Намайг эзнийхээ төрөнгийг шамжигдуулаагүй төлөө. Намайг үнэн зөв амьдрсны төлөө. Яагаад ингэж байгаа юм бэ? Энэ хүмүүс чи яацарсан юм бэ гэж хэлэхээр. Түүний амьдрал улмалд орооцсон. Тэр шоронд орчих. Нэг дотн сайн найзтай болсон. Хааны сүнч байсан нөхөртэй. Тэгээ Йосеп түүнийг маш их халамжилж, маш дотн байсан. Тэгээд Йосеп түүний төлөө зүдийг нь тайлж өгч байгаа. Ингээд мань нөхөр дотн Йосепоос төрүүлээс суллагдахдаа дотн найзыгаа орхиод явсан. Би чамайг эргээд заавал чамд ирж чамайг харж үзнэ. Ягдвал чи бол миний найз гэж. Найз нь гараа явсан. Харамсалтай нь 2 жил тэр найзаас ямар сураг байгаагүй. Найзаас авсан шарах. Гэр бүлээс авсан шарах. Ажлын байран дээрээс авсан шарах. Найз нөхдөс авсан шарах. Хүмүүс бид нар төгс бус. Учираас бид энэ тэндээс олонтой шархуудыг авсаар байдаг. Би эндээ шархыг бид нар заримдаа бүр шарх өгдөг маструудчиг өгч идэг. Бид нар заримдаа үгээрээ үйлдэлээрээ бие биенийхээ зүрх сэтгэлээ бүр сийчж идэг. Тэгээ би тоодгүй тэрийг. Анзаардгүй. Бараг тэгснийхаа төлөө өөртөө кайф авч идэг хүмүүс ч гэсэн байдаг. Яагаад бол би энийг хэрүүлээрээ бараад ицсэн. Энийг би ингээ хийчихлаа гэж бодож идэг. Хүмүүсийн хооронд ийм л аюултай бие бинийгээ шархлуулсан. Тэгэхээр Йосеп бол амьдралынхаа бүх талбар дээр хүмүүсээ шарх авахаар ийм хэцүү амьдралд орсон. Гэхдээ Йосеп байж тээ. Энэ бүх зовлон тохиолдсон зовлонгийн бүлэг болгоныг Йосеп өөрөө эрүүл зүрх сэтгэлээр маш сайн дуусгаж тэр бүлгүүдийг хааж чадчихсан да хамгийн гол онцлог нь байна. Йосеп миний бодож байгаа шиг энэ хүмүүс чи яацарсан юм бэ гэж бодоагүй. Түрүүний хэлсэн Хенри Клаудгаа нэг удаа онгоцоор явж исэн юм. Тэгсэн чинь хажууд нь сууж исэн залуу Хенри рүү хараад та ямар ажил хийдэм бэ гэж асуусан. Хенри нөгөө залууд би итгэл судлаач гэж хэлсэн. Юу гэсэн үг юм?
Би хүмүүсийн хооронд харилцаа итгэлцлийг барьж байгуулд юм аа. Өнөөх залуу хөө таачтай сони ажил хийд юм байна да. Би бол хүнд ч итгэдэггүй. Энэ амьдралд би өөрөө өөртөө итгэхийг л сонгосон гэж. Хүнд итгээд яах юм? Магадгүй энэ залуу амьдрал Йосеф шиг ажлын байран дээрээсээ, ар гэр бүлээсээ, найз нөхдөсөө бас л харилцааны шарх авсан нэгэн байсан баг. Харин тэр үед Хенри тэр залуураа хараад юу хэлсэн вэ гэхээр би бол сэтгэл судлаач хүн. Чи бол солиотой хүн байна гэж хэлсэн гэж. Нөгөө залуу гайхаад та яг намайг солиотой гэж хэлж байгаа. Чи солиотой юм ярьж. Чи хүнд ч итгэдэггүй гэж ярьж байна. Түу чи яга онгоцонд явж байгаа юм бэ гэж асуусан гэж. Чи ягаад 12,000 метрийн дээр явж байгаа? Гэхдээ энэ онгоц яг онгоцны түлш хийсэн үү эсвэл ус хийсэн үү гэдгийг чи яаж мэдж байгаа? Энэ онгоцны нисгч нар чамайг хүрэх газар чи аваачна гэдэг чи итгээгүй юм бол яаж чи онгоцон суусан? Хүн хүндээ итгэхгүйгээр амьдрах боломж энэ нэгэнд байхгүй гэж. Итгэл гэдэг бол ийм чухал зүйл. Йосеф амьдралынхаа хүнд хэцүү зовлон болгоныг тэр сайн төгсгөж чадчихсан. Тэм учраас тэрээр хэдийгээр өөрийн төрсөн гэр бүлээсээ салсан ч гэсэн, зарагдсан ч гэсэн Бурхан түүнд маш гайхамшигтай гэр бүл өгсөн. Египтэд. Тэгээд тэрээр яаж өөрийнхөө амьдралын хүнд хэцүү шархтай харилцааны хүнд хэцүү зүйлтэй бүлгүүдийг дуусгасан бэ гэхээр заанаа шахалж. Йосеф гэр бүлтэй болоод эхний хүүгээ гаргасан. Хүүтэй болсон. Түүнийгээ тэр Манасе гэж нэрлэсэн. Манасе бол мартах гэсэн утгатай. Өөрөөр хэлэх юм бол би гэр бүлээсээ хэдий салж харь орон дээр зовлон бэрхшээлийг туусан ч гэсэн өнөөдөр би сайхан гэр бүлтэй болж хүүтэй боллоо. Өнгөрсөн амьдралаа би бүгдийг нь мартнаа гэж хүүгийнхаа нэрийг мартах буюу Манасе гэж нэрлсэн байдаг. Хэсэг хугацааны дараа Йосеф хоёр дахь хүүгээ удаа хүүгээ нэрлсэн. Түүнийгээ Ефрем гэж нэрлсэн байдаг. Ефрем гэдэг бол үр жимстэй гэсэн утгатай. Өөрөөр хэлэх юм бол би өнгөрсөн 20 жилийн өмнө миний тарьсан мод сайн мод, зөв мод байсан учраас хорслын мод биш. Мартсан, уучлсан ийм мод учраас өнөөдөр би 20 жилийн дараа сайн үр жимсээ би авч байна гэж. Тэр хоёр дахь хүүгдээ Ефрем буюу үр жимстэй гэдэг нэрийг өгсөн байдаг. Йосеф яаж үүнийг хийж чадваа? Нэгдүгürt нь магадгүй. Үнэндээ бол энэ олон ах эгч нараас найз нөхдөсөө ажлын байран дээрээс авсан шархыг тэр амьдралын хар өдрүүдийг мартна гэдэг бол үнэхээр хэцүү. Яагаад гэвэл хүн болвол далд ухамсартай аливаа сөрөг зүйлийг ялангуяа маш ихээр хадгалж идэг. Тэм учраас хүн хөгшрөх тусам далд ухамсарын сэрэгтэй өнгөрсөн бүр олон жилийн хойно болсон юмдыг их сайн сандаг, тэр нь сэрэгдэг гэсэн үг. Харин хүн хөгшрөх тусам ойрхон байгаа юм амархан мартчихдаг. Би сая энэ нэг ээж нь сая давсаа барай явж байсан хаан тавьчлаа даа гэдэг. Тэгсэн хэрнээ ээж би 20 жилийн өмнө би бага байхдаа яасан гэлээ гингөт яг өчтөр болсон юм шиг ярьж өгч идэг. Миний ээж одоо 87 нас хүрч байна. 2-7 хоногийн өмнө би ээж дээр очисон нүүрсийг авч өгсөн. Нүдэн сайн хардгүй. Тэгээ би ойртож очиад ээж сайн уу? Өө миний хүү. Би хэн бэ нээж? Нацгаал байж таг. Бараг 7-8 жилийн өмнө энэ хороог орсон ахаар минь намайг хэлж байгаа. Гүй ээж би мега байна гэсэн. Өө миний хүү ирсэн байж таг. Тэгээ ээжтэй би нэлээд жоох юм ярьсан. Олон жилийн өмнөх юмнуудыг мэдээд байгаа байхгүй. Гэтэ өнөөдөр байгаа хүүгээ сайн танихгүй. Тэр хүн юмыг мартна гэдэг бол хэцүү.
амьдрал тохиолдсон хүнд хэцүү зүйлүүдийг. Тийм учраас зарим хүмүүс түүнийг юу гэж хэлдэг вэ гэхээр траума гэж хэлдэг. Зарим хүмүүс түүнийг шарах гэж хэлдэг. Энэ өстой 30 жилийн өмнө 20 жилийн өмнө намайг хуурж ирсэн өөдгөө амтаа. Зарим гэрүүлээд чи 10 жилийн өмнө тэгээ өстэй чи. Гэсээр энэ 10 жил зүгээр амьдрцсан байгаа даа. Гэхдээ чи намайг баг тэгжсэн биз дээ чи гэдэг. Яг бол хүн мартдаггүй байхгүй. Тийм учраас Нельсон Мандела шоронд хэл сэргээр орж олон жил сууж байгаа гарч ирээд тэгж хэлсэн байдаг шүү дээ. Би мартаж хэлж чадна, харин би уучлж чадна гэж. Тэгэхээр хараа. Мартна гэдэг юу хэлээд байгаа вэ гэхээр орд бас оюун санаанаасаа бүгдийг арилгаж баллуурдаж чадна гэдгийг хэлдэг. Мартна гэдэг бол юу хэлдэг вэ гэхээр уучлалыг хэлдэг. Уучлна гэдэг бол өнгөрсөн амьдралд ямар ч хүнд хэцүү зүйл чамд тэр хүн өгсөн ч бай хорсохгүй байхыг уучлал гэж хэлж байгаа. Хорсохгүй, үзэн ядахгүй. Тэр хүнийг тэр хорслын шоронгоос чөлөөлж тавихыг уучлал гэж хэлж байгаа. Тэгээс би чамайг тэгжсэн чинь мартсан гэж ер нь бол хүмүүс хэлж чаддгүй. Яг бол мартагддаг учраас. Тийм учраас бид юг ойлгох ёстой вэ гэхээр мартна гэдэг бол уучлахыг хэлж байгаа. Уучлна гэдэг бол хорсоод яваад байх биш юм а гэсэн үг. Тийм учраас Йосеф өөрийнхөө хүүд Манасе, Ефрем гэдэг нэрсийг хайрсан. Манасе буюу мартах, уучлах гэдэг утгаар Йосеф амьдралынхаа хүнд хэцүү он жилүүдийн бүлгийг амжилттай хаасан. Тэгэд Ефремаар Йосеф яасан бэ гэхээр үр жимстэй амьдрал буюу юу тавьсан түүнийгээ хурааж авч байгаа. Энэ амьдралаа эхлүүлсэн. Тэгвэл та бид нар өнөөдөр юу тарьж амьдарч байна? Таны амьдрал өнөөдөр Йосефийн амьдралын үе шатын тэр үйл явцыг хаана нь явж байна? Магадгүй та ах нартаа зарагдсан юм шиг гэр бүлтэйхэндээ шарахтаа, хайртай хүнээсээ шарахтаа, ойр дотны хүнээсээ шарахтаа тийм он жилүүдэд та туулж гин үү? Эсвэл та магадгүй шоронд байгаа юм шиг. Эсвэл та ажлын байран дээр маш их атлагдаж хэлс хэрэгт бүтгэж байгаа мэт та амьдралын хүнд хэцүү шуургуудаар явж гин үү? Христэд итгэж хүмүүс бидний хувьд энэ зүйлийг сайн ойлгох хэрэгтэй. Амьдрал бол Христэд итгэжгүй элбий юм шиг жаргалтай өдөр болгон жаргалтай байдаг тийм зүйл биш. Хятадууд 4 улирлаа цэцэгсээр тодорхойлдог. Хамгийн сонирхолтой нь өвлийн улирлыг ямар цэцгээр тодорхойлох юм гэж хүмүүс боддог бол өвөл хамгийн их дэлгэрч цэцэглж ургадаг цэцэг бол чавганы модны цэцэг байдаг. Тийм учраас хятадууд чавганы модны цэцгээр өвлийн улирлыг тодорхойлдог. Та нар бодоод өвөл цэцэг дэлгэрч. Харин бусад моднууд бол үгсэн мэт болчдөг. Харин хавар ирэх үед үгсэн модонд ам ордог. Яг үнтэй адилхан. Өнөөдөр таны амьдралд өвлийн улирал хахир, хатуу тэр салхи шуургатай цас судтай тэр өвлийн улирал мэт хүнд хэцүү ийм он жилүүд энэ цаг үеэр та туулж байгаа бол та харин ч итгэл дотроо өнөөдөр та ирээдүйд сайн дуусгахын тулд чавганы модны цэцэг шиг цэцэглэх хэрэгтэй гэсэн үг. Амен. Яг л хөхөө өвлийн хүүтэнд тэр чавганы модны цэцэг цэцгэлж байгаа шиг амьдрал бидэнд хахир хатуу үйл шиг айхтар их зовлонгуудыг өгсөн ч итгэл дотор бид цэцэглэж чадах Йосеф шиг байх нь чухал юм а гэсэн. За тийм учраас өнөөдрийн бид нарын эхний ярьж байгаа нэгдүгээр зүйл бол бид сайн дуусахын тулд өнөөдрийн байгаа амьдралын нөхцөл байдал, өнөөдрийн байгаа үйл явцуудаа, өнөөдрийн туулж байгаа зүйлүүдээ бид эзэн дотор
эрүүл зөв дуусгах хэрэгтэй. Эрүүл зөв дуусгах хэрэгтэй. Хоёрдугаарт нь за наашаа сахарч. Ирээдүйд сайн төгсөхийн тулд өнөөдөр бид өөрсдийн хийсэн гин нүгэлд харамсах хариу үйлдэлийг биш, харин гимших өөрчлөгдөх хариу үйлдэлүүдийг хийснээрээ бид өнөөдөр өөр нэгэн болж өөрчлөгдөх ганцхан шалтгаан бол гимшил байдаг. Яг л гимшил жинхэнэ гимшил биднийг үйлдэлээ зан төлөвөө өөрчлөх тэр чиглэл рүү аваачдаг. Хурдны замаар явж байгаад буруу орчлоо гэд тийм ээ. За буруу орсон чи буруу хурдны зам руу орчлоо. Би Чингис хаан онгоцны буудлын руу явах гэсэн налахын хурдны зам руу орчлоо. Тэ? Хэрэв магадгүй Төв аймгаар явдаг зам байдгүй бол тэргээрээ шууд үргэлжлүүлэн яваад байж болохгүй. Яг гэвэл яатай адилхан хурдны зам юм чинь ингээд яваад байж болохгүй гэсэн. Заавал хурдны зам дээр нөтөр нь хийх. Их тэр гарцаар нөтөр нь хийх. Тэр шиг амьдралын хурдны зам дээр бид хэрэв буруу зам руу орсон бол хэдий хол явсан ч гэсэн заавал нөтөр нь хийх. Гэмшил гэдэг бол эргэлт. Гэмшил гэдэг бол бурхны зам руу буцаж орохыг хэлж байгаа. За үүний нэгэн тод жишээ. Сая бид нар Йосефийн жишээн дээрээс ярьсан бол одоо бид нар хоёр дахь хүний жишээг ярих гэж байна гэсэн. За 2 дугаар Самуэль 12-ийн 13 дугаар ишлэгийг би та бүхэнд уншиж өгье. 2 дугаар Самуэлийн 12-ийн 13. За энд ингэж хэлсэн. Тэгэхэд Давид Натанд би эзний эсрэг нүгэл үлдлээ гэв. Натан Давидэд эзэн чиний нүглийг хэлтрүүлсэн тул чи үхэхгүй гэж хэлж байгаа. За 2 дугаар Самуэль 12 дугаар бүлэг бол их сургамжтай маш чухал бүлгүүдийн нэг. Давид Батшеба гэдэг эмэгтэйг хараад түүнтэй завхаардаг. Уул нь бол Давид бурхны сэтгэлд нийцсэн бурханлаг нэг. Гэхдээ Давид яасан бэхээр Батшебатай завхаараад яасан? Түүний нөхөр Уриаг дайны талбар дээр фронт дээр алуулчих. За ингээд Давид бол яасан бэхээр Батшебаг өөрийнхөө эхнэрээ болгож авсан байдаг. За энэ түүх бол нэлээд нарийн ийм үйл явцтай ийм түүх байж байгаа. За энэ үед эзэн Давид дээр Натан гэдэг зарлахыг илгээгээд Натантай одоо ярилцсан ярилцлага нь бол энэ 2 дугаар Самуэлийн 12 дугаар бүлэг дээр гарч байгаа. За мэдээж Натан бол Давидтай уулзаад маш гайхалтай нэгэн одоо жишээг авч ярьж байгаа тийм. За юу гэж хэлдэг вүлээ? Хаанта тэнд нэг баяных ядуугийнхтай хөрш зэрэгэлдээ амьдарч исэн. За тэгтэл баян болол тийм ээ. Баяных бол талаар дүүрэн 5 шум болж байхгүй л дээ хонь үхэртэй тийм. Харин ядуугийнх бол ганцхан одоо им ишгтэй байсан гэж. Хургтай байсан гэж тийм. Хургтай. Охин хургтай байсан гэж хэлж байгаа тийм. За тэгсэн чинь баяныг зочид ирсэн чинь нөгөө баян чи яаж байгаа вэ? Ядуу айлын ядуу хөршийнхөө ганц охин хургыг төхөөрөд гаргаад нөгөө зочтой дайлчдаг. За энэ түүхийг ярьсан чинь Давид маш их хилэгнэн ууралж байгаа. Ямар өөдгүй баян бэ тэр чинь. Тэр чинь өстө хүний үнэргүй амтан байж. Яг л манай өнөөгийн зарим улс төрчид чиг ээлжил одоо буруутгах байх та. Энэ Давид маш их уурн үрж байгаа. Хилэгнэж байгаа. Тийм нөхөр хаана вэ? Түүнийг барьж авч шийтгэх хэрэгтэй гэж. Яг үндэ бол тэр хүн нь өөрөө байсан. Давид бол хаан түнд ирэх мэдэл байсан. Тэрээр тийм ээ олон татвар эмстэй, олон их нэртэй байх боломжтой. Тэр бол өөрөөр хэлэх юм бол Уриад байсан ганцхан охин хураг мэт ганц хайртай их нэрийг
булааж авах тийм өвөөгүй үйлдэл хийж болохгүй байсан. Харин Давид ийм үйлдэл хийснийхээ төлөө яасан бэ гэхээр эзнээс үг ирж байгаа. Чи эзний эсрэг нүгэл үйлдэлээ гэдгийг энэ түүхээр дамжуулан Натан Давидэд хэлж байгаа бол өнөөдрийн бид нар уншсан ишлэлээр тэгэхэд Давид Натанд би эзний эсрэг нүгэл үйлдлээ гэж өөрөөр хэлбэл тэр чин сэтгэлээсээ хүлээж авч тэр чин сэтгэлээсээ гимшиж байгаа. Энэ гимшилтэгтэй төлөөстэй байсан. Энэ гим нүгэл төлөөстэй байсан. Бачибагаас гарсан эхний хүү нас ордог. Эзэн тэр хүүг цогсон учраас. Ингээд Давид маш их ой гашууд автсан. Энэ ой гашуу бол Давидын гимшил байсан. Дуулал ном дээр сарах юм бол Давид эзний өмнө маш их гимшин залбирсан тухайга хэлсэн байдаг. Эзэн шатаал дахил биш, өөх тостой тэр үргэл биш, харин эмтэрсэн болоод гимшдэг сэтгэл эзэн таалагдъя гэж тэрээр гимснээ хэлсэн байдаг. Үүний дараа Давид өөрийнх нь хүү нас орсны дараа ой гашуугийнхаа бүлгийг төгсгөөд тэрээр босоод тэр дахин хаанчлалынхаа үйлчлэлийн ажлыг хийсэн. Хэсэг хугацааны дараа түүний эхнэр Бачиба дахин жирэмсэлж Соломон төрж байгаа. Энэ үед яасан бэ гэхээр Давид Соломон буюу амар тайван гэдэг нэрийг өгсөн. Өөрөөр хэлбэл гим нүглэн гимшиж, эзэн түүний гимшлийг сонсож, эзэн Соломоныг өгснөөрөө дамжуулан дахин Давидэд яасан амар тайвныг өгч хэлж байгаа. Тийм учраас бид өнөөдөр энэ дэлхий дээр ирээдүйд сайн дуусгахын тулд өнөөдөр амар тайвныг авах. Амар тайвныг авна гэдэг бол эзэнтэй эрүүл харилцаатай байх. Эзэнтэй ямар нэгэн өөсөвгүй, хаалтгүй, хангүй, тиймээ цайзгүй, хэрэмгүй үнэхээр эзэнтэй шууд харилцахын тулд бидний зүрх сэтгэл эзний өмнө даруй ба гимшдэг зүрх сэтгэлтэй байх нь маш чухал юм гэсэн. Гимшдэг хүн бол данаашаа гарч байгаа. Та нар энэ үг мөгийг бол бичиж амаар байгаа байхгүй. Миний амнаас нэг л гараад алгуулна шүү. Хараа. Гимшдэг хүн гэж ямар хүнийг хэлдэг вэ гэхээр гимшдэг хүн бол бурханд бууж өгдөг хүнийг хэлдэг. Тэгээд дэлхийн бодлоор бидний бодлоор бол бууж өгдөг хүн бол сул дорой харагдана. Гэхдээ Библиэр сархамлаараа ямар хүн хамгийн хүчтэй хүн бэ гэхээр гимшдэг хүн хамгийн хүчтэй. Хараа. Нөгөө нэг сайн дуусгах ингээ явж байгаад итгэлийн амьдрал нь унаад хэцүү болж байгаа Библиэлд байгаа итгэлийн баатруудын амьдралыг харах юм хэцүү болох үедээ ямар хүн илүү хүчтэй хүн болж босч ирж сайн дуусгаж чадсан бэ гэхээр ерөөсөө унах үедээ гимшиж чадсан хүмүүс. Эзэнд бууж өгч чадсан хүмүүс. Тийм учраас өчигдрээс миний оюун бодолд нэг ийм үг орж ирээд байгаа юм. Бурханд бууж өгч чаддаг хүн бүгдийг ялтгаа гэж. Бид бурханд бууж өгөх үед бид амьдралд бүгдийг ялж яадаг. Бүгдийг ялж яадаг шүү. Яг л бурхан даруй нэгнийг өргөмжилдэг. Бардам нэгнийг дагдаг. Ямар хүн бурханд бурханы өмнө даруй байдаг вэ гэхээр гимшдэг бөгөөд гимшнэ гэдэг бол өөрийгөө бурханд бууж өгүүлэхийг хэлж байгаа. Тийм учраас гимших үед яасан амар тайван ирдэг. Амар тайван. Гимшиг үгээсээ болоод бардам байдлаасаа болоод мянган удирдагч нар магадгүй сая удирдагч нар сайн дуусгаж чаддаггүй. Зүрхний бардамлан тэднийг унагдаг. Сүрлийн өмнө бардам зан явдгаа гэж Библи хэлдэг. Сүрмээр бол бардам байл гэсэн үг. Харин сүрхгүйгээр амжилттай дуусгах гэж байгаа бол даруй бай. Даруй байдал гэдэг бол бурхны өмнө гимших эхэлж байгаа. Гуравдугаарт нь сайн төгсөхийн тулд өнөөдрийн амжилтаасаа зурж биш ирээдүйн дуудлагаасаа зурж амьдрах. Амжилтаасаа зурдаг биш дуудлагаасаа зурдаг хүн бол сайн дуусгаж чаддаг. За бүгд хамтдаа сайн дуусгасан бас нэгэн итгэлийн баатар болох Паулийн түүхээс сэдвүүлээ
Харъя. Үлс номын 20 дугаар бүлэг. Үлсийн 20 дугаар бүлэг 22-оос 23 дугаар ишлэг би уншиж өгье. Та бүхэн дагуулад хараарай. Үлсийн 20-ын 22 23. Үздэгвэ. Идүүгээ би Иерусалим руу сүнсээр хүлүүлэн явж байхдаач надад тэнд юу тохиолдохыг мэдэхгүй байна. Зөвхөн хүлээс болон зовлон намайг хот бүрд хүлээж байгаа гэдгийг ариун сүнс надад гэрчилдэгэ гэж хэлсэн. Хэн нэгэн таныг 11 сарын 15-нд нэг тийш хүрээд ирээрээ. Яах ч юм. Таныг нэг жоохон зовгоо шорон тэгээд хүлээж жоохон зодоотхыг гэвэл та очих уу? Очих уу? Тэгээ ойр жоохон жаргалтай амт одоо нэг жоохон зовоотхыг очи баяртайгаар очно гэх хүн байна. Хэцүү төм. Хэцүү. Юу яриад байгаа юм бэ гэхэд. Харин энэ хараа Паул хаанаас явж байгаа гэж. Энэ бол Паул баг Азад байж ах үедээ Эфес болон Трой хотын ахлагч нарыг буюу өөрийн тарьсан чуулганыхаа өөрийнхөө үр жимснүүдтэй уулзаад тэгэд одоо хэлж байна. За ялангуяа Эфес хотын чуулганыханд бол Паул бол яг сүнслэг эцэг нь. Эфесийн чуулганыг Паул өөрөө байгуулсан. 3 жилийн турш яг Эфес байжгаад тэндээ Паул бол ерөөсөө бүх зориултыг хийж айлаас айлд очиж сургаж цаашаа тэр Тураны Библийн сургуулийг байгуулж тэнд маш олон удирдагчныг барьж босгоод Эфесийн чуулган маш гал халуун хайраар дүүрэн маш гайхамшигтай гоё чуулган байсан. Хүчтэй чуулган байсан. Тэгэд Паул өөрөөр хэлбэл үйлчлэлийн амжилт гэж байдаг бол яг л тэр амжилтан дээр Паул хүрсэн байсан. Амжилтандаа хүрсэн ахлах пастор, үүсгэн байгуулагч пастор үнэхээр тийм ээ маш хүчрхэг чуулганыг байгуулсан байсан. Тэгэд Паул энэ бол миний үйлчлэл, миний үр жимс, миний байгуулсан сүм, миний амжилт, би эндээ дуртай байна. Энэ бол миний сандал гэд. Тэр амжилтынхаа сандалтай тэр зууралдаж үлдээгүй. Харин Паул яасан бэ гэхээр ариун сүнсийг сонссон. Ариун сүнс яасан? Паула чи Эфес хотод маш гайхамшигтай сайхан цуглаан байгууллаа. Одоо над цуглаан чинь бүр өстө өсөөд хөлөө олоод маш гайхамшигтай. Харин чи одоо наатаха орхиж чадах гэж. Паул яг орхид явчих. Гэхдээ энэс илүү гой цуглаан дээр намайг пастораар авчих юм уу гэж хэлэв. Юу тохиолдохыг яг үнэндээ бол мэдэхгүй. Гэхдээ ариун сүнс түнд одоо илчилсэн нь хүлээс зовлон намайг хот бүрд очсон газар бүрд хүлээж байгаа гэж хэлсэн. Энэ нь Паулын дуудлага байсан. Нэг талаар маш хэцүү. Нөгөө талаар энэ бол Паулын өнөөдрийн амжилтаа орхиод маргаашийн зовлон руу явж байгаа. Гэхдээ маргаашийн зовлон түүнийг бурхан дуудсан дуудлага байсан. Амжилтаас илүү дуудлага чухал гэдгийг Паул мэдчихсэн. Ийм хүмүүс зөндөл байдаг. Би өөрийнхөө пасторын тухай ярих их дуртай та хүн мэднэ. Олон жилийн хүний гэрчил амьдралыг би ярьж байгаа. Та нар бодоод үзэлтэй. Хойд Солонгост төрсэн хүн Өмнө Солонгост амьдарч байгаад Өмнө Солонгосоос Америкт цагаачилж очиод Америкийн нэгдсэн улсын Лос Анжелес буюу Холливуудын гудамжинд байж тээ олон жил юм эрдэнсийн чулуу засдаг бизнес хийдэг. Холливуудын оддын юм эрдэнсийн чулууг нь одоо засаад маш их мөнгө олдог. Түүний эхнэр бол ерөөсөө бараг ажил хийж үзээгүй гэж Америкт. Гэхдээ тэгээд ер нь бол нөхөрлөгөө тэ холбогдоод за одоо $100 хэрэгтэй гэхтэл нөхөр нь сүг гэж оруулж ирэл өгчдөг гэсэн гэж байгаа. Тэгж их мөнгө олдог тэ. Тэгээ сайхан Америкт сайхан American Dream гэдэг тэр амьдралаар ингээд амьдрдаг хаус маустай. Амжилтанд байсан.
бизнес нь байсан. Гэтэ эзэн түүнийг илгэлтээр явуулсан. Тэр өдөө зөвхөн энгийн чуулганы итгэж туслагч байсан гэж. Эзэн түүнийг илгэлтээр явуулсан. 90-ад оны их үед Монгол дэлгүүрийн лангуудаар давсал байдаг тэр үед өөр юу ч байдгүй байсан. Яг миний өсвөр насны үед гэсэн. Тэгэд пастор хоёр газар доо ирж үзсэн. Монгол руу, Орос руу. Тэр үед яг зөвлөлт холбоот ус задран унаад бас л картын бараанд орсон байсан тэр үед. Гэтэ Монголд ирсэн чинь давс хоньны мах хоёр л байсан гэж. Солонгос нэ. Оросд очисон чинь Монголыг бодвол арай дээр. Солонгосод бол хоньны махныг хийдэж тахгүй шүү. Харин солонгос хүний өмнө хоньны мах идэггүй, жимс идэггүй гэж жимсийн том. Монгол хүний өмнө хоньны мах идэггүй, жимс идэггүй гэхээр жимсийн баг харахгүй хоньны мах иднэ. Харин яг л тийм байсан гэж. Оросд очисон чинь жимс байсан, Монголд ирсэн чинь хоньны мах байсан. Тэгээд тэр хүн буцаад Америкт очичоод эзэн минь хэрвээ би илгээлтийн эзэн болох ёстой юм бол та намайг Орос руу илгээж өгөөч. Монгол арай л биш гэсэн. Харин тэр Есүс би байсан бол Монгол явна гэсэн. Өөрөөр хэлбэл Ариусс тэр хүн би бол Монгол руу чамайг илгээж гинэ гэж. Тийм учраас тэр хүн өвлийн яг дүн өвлийн хүүтэн 1 сарын 10 эдний өдөр чимдаана бариад цүнхөө бариад буян тухайн нисэх онгоцны бодол дээр буусан байд. Тэгээ буухта Монголд буугаад юу гэсэн хэрэг миний хүч болох эзэн би танд хайртай гэж хэлээд Монголд үйлчлэл эхлүүлсэн байдаг. Тэгэд Монголд үйлчлэл эхлүүлээд цуглаан өсөөд гэтээ маань цуглаанд юу хэрэгтэйсэн гэхээр цуглааны байр хэрэгтэй байсан. Сайн мэдээ тараахад тухайн үед фургон машин хэрэгтэй байсан. Тэгээ тэр болгоныг авах мөнгө байгаагүй. Тэгээ мань нөхөр яасан бэ гэхээр буцаад Америкт очсноо. Хүүхдүүдээ энэ тэнд ингээд тусна гарангуудлаа 3 охиноо гэрээсээ гарангуудлаа хаусаа зарцсан байгаа хөөх. Америктээс аваа. Тэгээ энэ дээрээ тэр мөнгөөрөө фургон машин аваад тэгээ бид нар маш их газараар сайн мэдээ тараадсан. Ханы материалд анхныхаа салбар цуглааныг байгуулж исэн. Баян шүнд цуглаан байгуулж исэн. Тэр мөнгөөр дараа нь бид нар баян шүнд салбар цуглааныхаа байшинг барьж исэн. Дараа нь бид нар энд одоо сансар цуглааныхаа байшинг барьж исэн. Тэгэхээр хараа бид нэг зүйлийг ойлгох. Монгол чуулган бол илгээлтийн эцэстүүдийн үр жимс гэдгийг бид нар хизээч мартаж болохгүй. Өөрөөр хэлэх юм бол илгээлтийн эцэстүүд ч гэсэн сайн муу олон тал байгаа. Гэхдээ тэд тодорхой хэмжээнд өөрсдийнхөө амьдралыг золиослоод тэд өөрсдийнхөө Эфесийг орхиод тэд өөрсдийнхөө Трой хотыг орхиод тэд өөрсдийнхөө амжилтыг орхиод ар гэрээ орхиод тэд энэ газарт ирж тэдийг очсон газар болгоно хүлээс зовлон магадгүй хавчлаг тохиолдоогүй ч гэсэн магадгүй тэд зүрх сэтгэлдээ ямар их соёлын зовлон хэлний бэрхшээлийн зовлон олон янзын зовлонг тэд эдэлж исэн бол. Гэхдээ дуудлага байгаа учраас тэд амар тайвныхоо орчныг орхиж явсан байдаг. Дуудлага байгаа учраас. За тийм учраас яг үнэндээ бол зовлон бол төгсгөл биш. Харин дуудлага бол төгсөх хүртэл явах ёстой чухал зүйл юм а гэсэн. Амен. Тэгэхээр Паул амжилттай үйлчилсэн. Тэр үр жимсээр дүүрэн Эфес хотын чуулганыг байгуулсан. Гэхдээ тэр хизээч энэ бол минийх би хийсэн би эндээс явахгүй гэж тэндээ үлдээгүй. Харин тэр эзний өгсөн жинхэнэ амжилт, жинхэнэ сүнслэг дуудлага гэж юу юм бэ? Түүнийг дагаж явсан байдаг.
өөрийнхөө дуураймал совдон сондортой маш их хайртай өдөр болгон зүүж явж орой унтахтай хүртэл тэрнийхээ доор хийж унтдаг совдон сондортой бяцхан охин дээр аав нэрээд миний охин маргааш аавын төрсөн өдөр гэдгийг чи мэдчихэж байгаа юу? Тийм ээ аава, таны төрсөн өдөр. Чи надад бэлэг бэлдсэн. Аава би хараахан бэлдэж амжаагүй, ягаад гэвэл надад мөнгө байхгүй байна. Тэр үед аав нь миний охин чи надад үнэхээр хайртай юу? Хайртай. Нэрнгээ хайртай, нэрнгээ хайртай. Тэгвэл чи аав маргааш аавынхаа төрсөн өдрөөр чи өөрийнхөө хайртай совдон сондрыг надад бэлгэлж өгөх үү гэж аав нь гуйдаг. Охин тэр үед юу вэ? Энд чи надад байгаа хамгийн хайртай миний совдон сондор шүү дээ гэж. Охин аавдаа өгмөөргүйсэн. Гэхдээ түүнээс илүү аавдаа хайртай учраас маргааш нь тэр охин аав дээр очиж аава төрсөн өдрийн минь төргий би танд өөрийн хайртай совдон сондрыг бэлгэлж гинэ гэж өгөх үед аав нь тэр совдон сондрыг аваад нөгөө халааснасаа жинхэнэ совдон сондрыг гаргаад миний охин энэ бол аавыгаа хайрлсан чиний хайрын бэлэг юм а гэд хуурамч совдон сондрыг аваад жинхэнэ совдон сондор өгсөн байдаг. Бид өнөөдөр энэ л минийх, энд би хайртай, энэ миний амьдрал, би босгосон, миний гэр бүл, биенийх бурхан маань таад байж, энэ бол минийх гэдэг энэ бодлоо, энэ зүрх сэтгэлийнхаа зүрхэнд өөрийгөө хаан болгосон амьдралаа бид хоошин тавиад харин Есүс эзэн минь та миний хаан байгаач. Есүс та миний амьдралын хаан судал залраач. Есүс та намайг захираач гэж засаглалыг хаан судлыг эзэн Есүст өгөх үед эзэн Есүс бидэнд жинхэнэ совдон сондрыг буюу жинхэнэ итгэлийн амьдралыг, мөнхийн амьдралыг тэр бидэнд өгдөг маа гэсэн. Тийм учраас бид 7 удаагийн энэхүү сайн төгсгөл цовруул сургаалаар дүгнээд өнөөдөр бид нар тийм ээ хэрхэн яаж амжилттай эхэлсэн чигээ амжилттай дуусгах вэ? Сайн эхэлсэн бол сайн хэрхэн дуусгах вэ гэдгийг 3 зүйлээр дамжуулан бид дүгнэн ярьлаа. Нэгдүгürt нь бид ирээдүйд сайн дуусгахын тулд өнөөдөр сайн бүлгүүдэд хаах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл ирээдүйд сайн дуусгахын тулд өнөөдөр сайн дуусгах. Хоёрдугаарт нь сайн төгсөхийн тулд гэр нүгэлтэд харамсдаг хүмүүс биш, харин гимшдэг хүмүүс байх нь чухал юм а гэсэн. Гуравдугаарт нь сайн төгсөхийн тулд өнөөдрийн амжилтаасаа биш, харин дуудлагаасаа зурж амьдраарай. Амен. Бүгд хамтдаа залбирцгаая. Энэ цагт бүгдээрээ дахин өөрсдийнхөө зүрх сэтгэлийг Бурхны үгэнд даруусган сайн төгсгөлийн талаар дахин нэг удаа тунгаан бодцгоё. Би ирээдүйд сайн төгсөхийн тулд өнөөдөр би амьдралынхаа он жилүүдийг надад тохиолдож байгаа зүйлсүүдийг Йосеф шиг би уучлахыг нь уучлж үл хорсож өөрийгөө эдгэж эрүүл үр жимстэй байна уу? Би сайн төгсөхийн тулд Давид шиг эзний үн гимшиж зүрх сэтгэлдээ амар тайвныг би олж чадж байна. Би Бурханд хэрэг бууж өгч байна. Би хэрэг дуудлагатаа үлдэж, дуудлагатаа тууштай байж, дуудлагаасаа зурч амьдарч байна. Төгсгөл хүртэл эзэн Есүсийг дахин ирэх өдрийг хүртэл эсвэл би энэ хорог орхи өдрийг хүртлээ эзэн Есүсийн намайг дуудсан дуудлагад би үнэхээр тууштайгаар үлдэхийг хүсэж байна гэж та бас эзний өмнө итгэлээ тунхаглаарай. Их эзэн бурхан минь
Та бид өнгөрсөн 7 хоногийн турш сайн төгсгөл хэмэх энэхүү сургаалыг хуваалцах боломж өгсөнд баярлалаа. Бид үгийг зүгээр нэг сонсоод өнгөрөхчд биш, харин бид хэрэгжүүлэгчд байж энэхүү сургаалаа дамжуулаад бид өөрсдөө дахин эргэж харж, бас ирээдүгөө харж, бас амьдралынхаа бүлэг болгоныг бид нар харж үнэхээр сайн төгсгöd та тусалж өгөөрэй зэ. Эзэн та биднийг удирдаач, ариун сүнс та биднийг чиглүүлээч, ариун сүнс та бидэнд хүчийг өгөх болтугай. Таньда талархаж Иесус Христийн нэрээр залбирanгуйлаа. Аамен.